За намайг Бат Өргөл гэдэг хамгийн анхны камера 2002 онд анхныхаа цалингаар авч ирсэн. Тэгээд баримтат гэрэл зураг бол хөрөг зураг. Тэгээд сүүлийн үед 20 дугаар зууны эхнээс гарч ирсэн шинэ урлаг, орчин үеийн урлаг, contemporary гэрэл зураг гэрэл уран бүтээлээ төрөгдөг байна. Зургаар ангийнхан зуныхаа амралтаар анхныхаа цалингаар хальсны камер бол тэгэл тухайн үед бол яг зөв юмны контраст гэх юм уу, байгалийн контрастуудыг амар их боддог гэсэн. Тэднийг авах дуртай, тэрийг үлээд авч тэгингээ гэр бүлийнхэн зурагч юм болхийг жис тэгэл гэрэл зурагсаар зургасан. Contemporary орчин үеийн гэрэл зураг, орчин үеийн урлаг, орчин үеийн гэрэл зураг дотор болохоор Монгол хэлэндээ орчуулгадж орж ирэхээр энэ болохоор уламжлалын урлаг гэж бодож байгаа. Уламжлал, ёс заншлын. Тийм болохоор яг автопортрет буюу өөрийн хөрөг тийм эсвэл зурагтаа өөрөө үйл хөдлөлийн урлаг буюу перформанс хийж автопортрет авах тийм ур бүтээл илүү төлөвлөлт өгсөн. За баримтат гэрэл зураг авч байхад юм сайхан байдаг гэхэлэр зүгээр нүдэрээ олж харж байгаа юм шагаавчаар харахад арай өөр төсөөлжтэй. Эсвэл би байх юм шиг эсвэл ингээд тэр хүмүүсийн дотор нь орж яг тэр мэдрэмжийг авах илүү явахгүй таашаал гэдэг л таа. Сүүл бодлоо ямар ч бодол бодоогүй. Зураг хараад суухгүйсгүй. Тэр бүр хэвлэлцэн байдлаар нь харуул илүү гоё гэдэг л таа. Таашаал. Хөрөг зураг дээр болохоор юуг нь анхаарах вэ гэхээр хүнийхэн яг өөрийнх нь дотоод мөн чанар эсвэл ямар мэрэгчлэр ажилладаг тийм тэрийг эсвэл түлхүү гаргаж өгөх эсвэл хүнийг инээлэх гэхээс илүү яг төрхийг нь гаргах илүү хүссэн гэрэл зураг болгоход юу хэрэгтэй байдаг вэ гэхээр маш сайн нөр тэгэл дуртай дурангаа барьж явж хахад л сайн гэж хүссэн зүйл байна. Авалтын зураг бол угаасаа speed light руу зураг авах гэж бол байхгүй. Ямар баримтат гэрэл зураг биш. Баримтат гэрэл зургийг авчихлаар тэд нар ч ойлгохгүй нэгтлээс. Speed light угаасаа хэрэглэн тэмцэж угаасаа хуруу зай орчиж байгаа. Тэгэл өнөөхдөө тэгч болохоор Монгол хамгийн гайгүй сайн чанартай хүн GP мэтрэл түгээмэл. Аналог гэрэл зураг маань өөрөө бодож авдаг. Түүнээс бол дижитал гэрэл зураг шиг шүршээд нэг үйл явдал гарлаа гэхэд 36 кадрыг шууд ирчигдэн шүрших. 36 кадраа хадгалж байгаа 6 гарч ч юм уу эсвэл 8 4-өөр нь ч юм уу яг тэгж хуваах. Тэгэхээр яг л ганц кадр дарах. Тэр бол яг тийм чадвартай л байх хэрэгтэй. Тэгээд за мэдээж хальсны гэрэл зураг дотор хальс нөр өнгөт буюу хар цагаан гэж үүдэг. Тэгээд хар цагаан гэрэл зураг маань адилхан төгөлдөр хоорын даралтууд хар цагаан байдаг шиг. Ерөнхийдөө хар цагаан гэрэл зурагаас бүх юмыг үнэнгийг харж болдог гайхалтай. Тэгээд дээрэс нь хар цагаан болгоос сонгодог юм. Тийм болохоор бүх залуучуудаа яг тэр утгаар нь ойлгож түүнээс бол хар цагаан гэрэл зураг бараа муу мухад үрсийг буулгадаг, муухай харагддаг гэдэг тодорхойлтыг өвдөж илүү уран бүтээлчин чанартай сэтгэлгээний урлагийг хийгээсэй гэж бүгд ингэ хүсье. Баярлалаа.